7 сарын 16-ны өдөр за Баян улс сумын онон голын ирэг дээр гэр бүлээрээ амарч исэн одоо амрагч нараас за 2 хүн одоо усан дэндэж одоо ингээд онцгой байдлын газараас эрен хайх одоо ажиллагааг зохион байгуулж байгаа. За Оросын холбооны улсын талтай бол албан бичгээр одоо хүсэлт тавьж за Оросын холбооны улсаас хил давж одоо Оросын холбооны улс талд одоо эрен хайх ажиллагааг бол зохион байгуулсан. За ингээд зохион байгуулсны үндсэн дээр 7 хоног дээр бол 56 настай эрэгтэй одоо буцалтгүй нэр бүтгэгчийг бол усны мандал дээр одоо хөвж байхын одоо ирж олоод за цагдаагийн байгууллагууд бол шилжүүлээ өгсөн байгаа. За одоо 13 настай эмэгтэй одоогоор эрлийн ажиллагааг бол зохион байгуулж байна. За иймд бол одоо аль ч одоо ус гол мөрөн одоо нууранд одоо орохдоо маш их болгоомжтой за аль болох энэ үертэй үед бол аль болох орохгүй байхыг бол бас онцгойлон анхаарах шаардлагатай. Тагуурын байгууллагын мэдээллээр бол за нийт нутгаар усархаг бороо үргэлжлэн орсны улмаас бол гол нуурын одоо усны түвшин бол их хэмжээгээр нэмэгдэж за үерийн аюултай түвшин бол давсан байгаа. За тийм учраас манай одоо ард иргэд маань ялангуяа одоо аял зугаалгын улирал ихэлсэнтэй холбогдуулаад за иргэд гол нуурын иргэд дагуу одоо олноороо ингэж одоо амар зугаалдаг. За энэ үедээ бол болгоомж алдаж ингээд одоо амь нас эрүүл мэндээр эрсдэх ийм аюултай нөхцөл бий болдгоо. Тийм учраас манай иргэд ялангуяа энэ одоо үертэй гол нуурын эргээс одоо 50-аас 100 метрийн зайд одоо байрлах, майхан саваа барих. За ингэж одоо аюулгүй байдлаа хангах. За дээр нь эцэг эхийн одоо хараа хяналтгүйгээр бага насны хүүхдүүдийг гол руу явуулахгүй байх, гол усанд оруулахгүй байх тал дээр нэлээд одоо анхаарах шаардлагатай байна. За мөн одоо замд гарахдаа цагуурийн одоо цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож мэдээлэлээ тогтмол авчих шаардлагатай. За хизээ бороо орох уу, хизээ ямар одоо цаг агаар ямар байх уу гэдгээс шалтгаалan одоо иргэд маань замд гарахаа төлөвлөх хэрэгтэй. За замд гарсан тохиолдолд бол заашгүй одоо баталгаатай зам гүүрээр явах шаардлагатай. За замд орчилж одоо ус гатлах ингэж одоо гарснаар бол аливаа эрсдэл учирч болжшгүй. Тийм учраас та бүхэн минь одоо амь нас эрүүл мэндэ эрсдэлд учруулахгүй байхыг бол бас онцгойлон анхаарах шаардлагатай байна.